Сайн байцгаана уу? Та нартай энэ удаа ухамсарын болон сүнслэг сэрлийн талаар ярих гэж байна. Сүүлийн үед хүмүүс ухамсарын болон сүнслэг сэрэл гэж их ярих болсон байна. Хэрвээ та энэ талын ямар ч ойлголтгүй байгаа бол одоо нэг тийм дотроос далын ямар нэг юм сэрээд эсвэл ичдийн тийм увдстай болчих нь гэж бодож иж магадгүй. Гэтэл үүнд ямар нэгэн онцгой болон нууцлаг зүйл огт байхгүй. Сэрх гэдгийг илүү энгийнээр тайлбарлах юм бол бид илүү ухамсартайгаар энэ дэлхийд ирсэн үүрэг хариуцлагаа ойлгож түүнийхээ дагуу амьдрахыг хэлдэг. Сэрх үед бид ихэвчлэн өөрийгөө гээд бодож явдаг жижигхэн амьдралынхаа үнцэг ойлголтоос салж өөрийгөө болон ертөнцийг илүү гүн гүнзгий ойлгон ертөнцийн хуулийн дагуу амьдарч өөрийгөө болон эргэн тойрны хүмүүс, эд зүйлс, байгаль зэргийг хайрлаж талархаж амьдарч эхэлдэг. За тэгвэл ухамсарын сэрэл болон сүнслэг сэрэлт хоёр юугаараа ялгаатай вэ гэдэг хариулъя. Үүнд бидний амьдралд туулсан зовлон, түүний туршлага болон ухамсарын түвшин маш их хамаардаг. Ухамсарын сэрэлт нь бидний бодол, логик сэтгэлгээ, эготой холбоотой байдаг бол сүнслэг сэрэлт нь илүү гүн гүнзгий, талархал, хайр, утга учир, өргөн цаар хүрээтэй амьдралын эхлэлийг хэлдэг юм аа. За ухамсарын сэрэлтийн талаар ярьж эхлэе. Бид ухамсартайгаар сэтгэхэд бидний оюун бодол, сэтгэл санаа, итгэл үнэмшил, сэтгэл хөдлөл, дурсамжууд бүгдээрээ суурь болдог. Бидний ухамсар сэтгэхүй нь өнгөрсөн босон үйл явдал, гарал угсаа, нийгэм дэслэх байр суурь, хувь хүний өвөрмөц чин чанар нь бүгдээрээ нийлээд тухайн хүний эгог бүрдүүлж байдаг. Тэгвэл мөн өөр нэг өнцгөөс бид юмсыг сайн эсвэл муу, зөв эсвэл буруу гэж байнгын юмсыг, хүмүүсийг, эргэн тойрны байдлаа хоёр талцуулж байдаг шүү дээ. Тиймээс ч бид шийдвэр гаргахдаа өнгөрсөн босон явдал, идэж ууж өссөн хоол, харж өссөн орчин, сонсож байсан яриа, сурж байсан зүйлс дээрээ тулгуурлан өдөр тутмынхаа амьдралын шийдвэрээ гарган хүмүүстэй болон ертөнцтэй харьцаж эхэлдэг. Инээр тайлбарлавал өөрийн ухамсартайгаар өөрийн бодлоо зэгцэлж, эргэн тойрны хүмүүстэйгээ харилцаа хандлагаа эргээр өөрчилж, эерэг зүйлс ярьж, амьдрал болж байгаа зүйлс зөвхөн миний харах үнцэг байсан юм гэдгийг ойлгож, өөрийгөө ойлгож эхлэх үед ухамсарын сэрэлт эхэлдэг. Ухамсарын сэрэлтийн өмнө нь болохоор маш олон сорилтууд ихэнх хүмүүст тохиолддог. Эдгээр сорилтууд нь хүмүүсийн амьдрал, итгэл үнэмшил болон орчлон ертөнцөө дахин эргцүүлж бодоход хүргэдэг. Одоо бид сэрхээс өмнө хүмүүсийн туулдаг зарим нэг нийтлэг загваруудыг хэлье. Нэгдүгээр төвшин нь болохоор ихэвчлэн хайртай болон ойр дотныхоо хүмүүстэй харилцаанд маш их бэрхшээлүүд гарч эхэлдэг. Яаж ч юм ээж, охин хоёр бие биенээ ойлгохгүй байх, ээж, хүү хоёр бие биенээ ойлгохгүй байх, эсвэл аав, охин хоёр, аав, хүү хоёр, эсвэл эмээтэйгээ, өвөөтэйгөө, эсвэл ажлын газрын найз нөхөдтэйгөө, эсвэл хадам ээж аавтайгаа, эхнэр нөхөртэйгөө гэл ингээд ерөөсөө бүх л тал дээр бүх зүйлийн асуудлууд бүгдээрээ гарч эхэлдэг. Тэгээд энэ асуудлууд даймжрах тусмаа дараа нь бүр илүү том болж эхэлдэг. Үүний хоёрдугаар шат нь болохоор санхүүгийн хямрал болон эсвэл гинтийн усал аваар их тохиолддог. Гэр бүлд маш их санхүүгийн хямрал орж ирнэ. Эсвэл гинтийн аваар усал ойр дотны хүмүүс юм уу эсвэл чам тохиолдож эхэлдэг. Тэгээ хэдийгээр ийм гинтийн аваар усал санхүүгийн хямрал тулгарсан ч гэсэн бид нар заримдаа эгоодоо тулгуурлаад энэ бүх зүйл бууж ихийг хүсдэггүй. Энэ бүх зүйл зөвхөн надаас болоод байна гэдгийг харахыг бид нар хүсдэггүй. Тэнгүүд ахиад сүүлийн шат нь гэх юм уу 3 дугаар үе шат нь ихэвчлэн
идэгшгүй өвчин, эрүүл мэндийн том тийм хямралууд тохиолдож эхэлдэг. Өөрт болон эсвэл эргэн тойрны хүмүүст яг хамгийн дотны хүмүүс тийм зүйлүүд тохиолдож эхэлдэг. Өөрөө маш хүн дээр өвчлөх юм уу? Эсвэл эргэн тойрных нь хамгийн дотны хүмүүс нь маш хүчтэй хүн дээр идэгшгүй өвчин тусах ч юм уу тий. Яг энэ үед хүмүүсийн хүмүүс тохио ярьдаг тэр үед л бүр хамгийн сүүлийн шатанд ирчээд ихэнх хүмүүс бүгдээрээ ихэнх нь ойлгож эхэлдэг. За би л өөрчлөгдөхгүй юм бол тий орчлон хорвоо ертөнц энийг ойлгуулахын тулд ингээд илгээгээд байх хэрэгтэй юм байна. Би зан чанараа өөрчлөх хэрэгтэй юм байна. Би амьдралыг харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй юм байна. Би хүмүүстэй харилцах харилцаагаа өөрчлөх хэрэгтэй юм байна. Бүх зүйлийг өөрөөсөө харж эхэлсэн цагт ертөнц биднэрт эргээд боломжуудыг ихлэ гаргаж өгдөг байхад идэхгүй хүчин маань идэж эхэлдэг. Хүнд хэцүү нөхцлөө тохиолдсон ч гэсэн тэр зүйлийг давуу талаар нь харж илүү талархалтай энэ амьдралдаа хайртай амьдарч эхэлдэг байхна. Эдгээр амьдралын үйл явдлууд нь ихэвчлэн сүнслэг түлхэц болж амьдралын зорилгыг гүнзгий эрх зүйлэн бодохоос ахуулаад амьдралд хандах хандлагыг хүртэл өөрчилж эхэлдэг. Тэгээ харамсалтай нь зарим нэг хүмүүс бидний ихэнх маань хэдийгээр бидний амьдрал тохиолдоод байгаа зовлон бэрхшээлүүд, хүнд өвчнүүд гарч ирсэн хэдий ч зарим нь өөрийнхөө тэр хитрхи эгоодоо тулгуурлаа тий. Яг өөрийнх нь бүрдүүлж бай өсөж төрсөн орчин юмсыг харах үнцэг гээл тий. Тэгэл тэр бүх зүйлээс шалтгаалаад хүмүүс өөрчлөгдөхийг хүсдэггүй. Тэгээ хамгийн эцсийнх нь арга нь болохоор угаасаа юу яадаг хамгийн хэцүү хүнд зовлонгуудыг амсуулж эхэлдэг гэх юм да. Тэр нь хорвоо ертөнц бид нар хайргүйтэй биш. Учир нь бид нар тэр дэлхийн ертөнцийг өөрийгөө харах үнцэг, бусдыг харах үнцэг, амьдралд хандах хандлагаа өөрчлөөгүй улмаас л биднэрт ийм зүйл тохиолдоод байгаа юм бэлээ. Хэдийгээр хүн болгоно зовлон бэрхшээл их тохиолдсон ч гэсэн нэг л өдөр угаасаа бусдыг хинрэн хайрладаг, уургүй, уцааргүй лаг болчихно гэж угаасаа байхгүй. Гэтэ энэ бол амьдралын угаасаа явц. Чи яаж хүмүүстэй харьцаж гин, чи яаж өөртөөгөө харьцаж байгаа шалтгаалan таталцлын хууль, хорвоо ертөнцийн хууль яг чамд тэгж үйлчилдэг. Хүмүүсийг муулж байгаа бол тэр муулж байгаа зүйл чинь яг чамд тэгж ирдэг. Амьдралыг яаж харж гин яг тэр харах үнцэг чинь яг чамд эргүүлээд ирдэг. Яг бүх юмаа л чи өөртөө татчихийдэг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй юм байлээ. Гэхдээ энэ бол нэг өдөр ингээд амьдралынхаа харах үнцгийг оронгоор нь өөрчилчихнэ гэсэн үг биш. Ер нь ингээд байнгын л өөртөө сануулж, байнгын л давтамжтай суралцаж байхгүй бол нэг өдөр л бид нар бас эгонд бариулчихсан, нөгөө уур аашаа гаргачихсан, нөгөө зангаараа ингээл хүмүүсийг муулаад өөртөө гомдоод явж идэг үе зөндөө гардаг. Тийм болохоор байнга л өөртөө сануулж авах хэрэгтэй. Түүний хамгийн гол нэг өөрийгөө тайван байлгах, ертөнцийг харах үнцгийг жишээлбэл өөрчлөхийн хамгийн нэг гол түлхүүр нь бол бясалгал гэж боддог. Бясалгалыг өдөр тутамдаа хийснээр яг цагтаа байж яг юу болоод байна? Яг энэ уур уцаар минь хаанаас төрөв? Яагаад би ийм зовлонгуудтай ингээд учраад байна гэдгийг маш сайн ойлгуулахад тусалдаг. Цагтаа амьдралын баяр баясгалан амтыг өнгө төрхийг мэдрэхэд хамгийн чухал нөлөө үзүүлдэг зүйл маань бясалгал.
Тийм болохоор бясалгалыг өдөр ядарч 10-аас 15 минут хийх нь хамгийн чухал шүү. Одоо сүнслэг сэрэлтийн талаар ярив. Сүнслэг сэрэлт нь арай илүү гүн гүнзгий ойлголт бөгөөд ихэвчлэн бидний бодол санаа өөртөө өгсөн шошго сэтгүүийн цар хүрээнээс гадуурх зүйлс байдаг. Сүнс сэрж эхлэхэд эргэн тойрон буюу байгаль хүмүүстэйгээ харилцаа өөрчлөгдөж эхэлдэг. Тэгээ сэрсэн хүн гэдэг нь өөрийн мөн чанарыг мэддэг, өөрийгөө болон орчлон ертөнцийн хуулийг гүн ойлгосон хүнийг хэлдэг. Гүн ойлгосон. Бараг эн чин гэгээрсэн хүнийг хэлээд байгаа байхгүй. Нэг үгээр хэлбэл илүү ертөнцийн таталцлын хуулийн дагуу амьдарч эхэлдэг. Илүү энэ дэлхийд ирсэн зорилгоо ухамсарлаж хүмүүс болон байгальтай хайрын сэтгэлээр харцдаг хүмүүсийг хэлдэг байна. Тэгээ сэрсэн хүмүүст ажиглагддаг зарим нэг нийтлэг шинжүүдийг одоо дурдъя. Дотоод гүн амгалан. Одоо сүнслэг сэрэлтээр сэрсэн хүмүүсийн хамгийн их мэдрүүлдэг зүйл нь болохоор нэг тийм амар амгалан хүмүүс эдэж нэг одоо удаан гэсэн үг биш. Нэг л тийм тайван, сайхан тэр хүний хажууд байхад тийм бүх дэлхий тийм гоё болоод байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг. Холдмооргүй зарим хүмүүсээс тий ёо ямар гоё хүн бэ гэж хараад бүр хажууд нь байхлаар нэх гоё тайван амар амгалан мэдэрдэг хүмүүс байдаг. Тийм хүмүүсийг хэлээд байгаа. Хоёрт нь өөрийгөө ойлгож болон одоо цагтаа байдаг хүмүүсийг хэлдэг. Яг одоо цагтаа байдаг тий идж ууж байгаа зүйл дээрээ эсвэл хийж байгаа ажил дээрээ одоо суусан ч гэсэндээ яг энэ одоо цагтаа яг энэ агаар ямар үнэртэй байна тий яг эргэн тойронд ямар чимээ гардаг яг одоо цагтаа байдаг хүмүүсийг хэлдэг. Тэгээд инэрэл болон өрөвч сэтгэлтэй ихэнх сэрсэн одоо сүнслэг сэрэлтийг мэдэрсэн хүмүүс болохоор өрөвч нэмгэн сэтгэлтэй хайр инэрлэр дүүрэн байдаг. Учир нь одоо хүмүүсийг одоо яаж зовж шаналж байгаа гэдгийг мэддэг учраас тэр хүмүүсийг илүү хайрлаж тэгээ өрөвч нэмзэн сэтгэлээр тэр хүмүүст ханддаг хүмүүсийг хэлдэг. Тэгээд дараагийнх нь болохоор эгогоор гэсэн хүмүүс. Тэр гоё сайхан хувцас, гоё тансаг байр гэж бүр шунахгүй те. Үнэхээр л хүнд л тусалж ивэл эсвэл те бусдын төлөө гэж өөрийгөө огоорсон хүнийг хэлээд байгаа. Тэгээ ерөөсөө одоо энэ бие мэн яаж чухал эд материаллыг би тийм гоё гар утстай болмоор байна. Ийм гоё машинтай болмоор байна. Энэ хаустай болмоор байна гэж ерөөсөө боддгоо тий. Эд материалд ерөөсөө шундаггүй. Зөвхөн дотоод сэтгэлийнхаа амар амгалан одоо хамгийн их тэнцвэртэй байлгадаг хүмүүсийг хэлж байгаа. Тэгээд дараагийнх нь болохоор огт шүмжлэлтэй ханддаг. Ямар нэгэн зүйлд ерөөс шүмжлэлтэй ханддаггүй. Одоо ялангуяа сүнслэг сэрэлтээр сэрсэн гэгээрсэн хүмүүс бол хүмүүстэй одоо хүн алсан байна уу, хулгай хийсэн байна уу, ямар хүн байна ерөөсөө тэр хүн гэдэг утгаар нь тэр хүмүүстэй харилцдаг тийм хүмүүсийг хэлдэг ерөөсөө. Ямар ч шүмжлэл авахгүй. Ямар ч хүмүүстэй харьцаад. Тэгээд дараа нь болохоор хамгийн нэг гол зүйл нь гэх юм бол ерөөсөө байгаль их дэлхий бид нар бүгдээрээ нэгдмэл юм байна гэдгийг ойлгосон хүмүүс те. Бид нэр хороо ертөнц дээр бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой юм байна гэдгийг ойлгосон хүмүүсийг хэлж байгаа. Тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор маш зоригтой амьдардаг. Тэгээд тэдгээр хүмүүсийн гол зорилго нь болохоор одоо хүмүүс туслах эсвэл бол одоо дэлхийд тустай зүйлийн төлөө л амьдрах тийм зорилготой. Тэгээ хамгийн сүүлийнх нь талархал, баяр баясгалан. Ихэнх сүнслэг хүмүүс болохоор маш жижиг зүйл баярлаж талархдаг тийм хүмүүс байдаг. Тэгээ бодоод үзэхлээр бол энэ зөвхөн бурхан боддоо л юм шиг санагдаж байгаас. Тэгээ ингээ хараад үзэхлээр сүнслэг сэрэлт болон ухамсарын сэрэлт бол маш хоорондоо хоёр ялгаатай зүйлс.
Ухамсарын сэрэлт гэдэг маань өөрийнхөө хийж байгаа үйлдэл, гаргаж байгаа зан араншин, эргэн тойронд болоод байгаа зүйлс маань яг би юун дээр алдаад байна вэ гэдгээ маш сайн ухамсарлаж ойлгож байгаа. Тэгээ тэрийгэ засгаад явж байгаа хүмүүсийг ихэнхдээ хэлдэг. Боловч сүнслэг сэрэлт маань болохоор түүнээс хол давсан тий. Одоо би шинжүүдийн хэлсэндээ тий эгогоор гэсэн өрөв шинэнтэн сэтгэлээр хүмүүстэй харилцдаг, өөрийгөө ойлгож одоо цагтаа байнга байдаг, маш гүн болон амар амгалныг дотроосоо мэдэрдэг, ямар ч зүйл шүмжлэлтэй ханддаггүй, бид нар нэгдмэл юм гэдгийг ойлгосон. Тэгээ байнга талархаж баяр баясгалантай байдаг хүмүүсийг хэлдэг байгаа. Тэгээ энэ дугаарыг минь сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Хэрвээ таалагдсан бол лайк and subscribe дараарай. Баяртай.